Дамжны Сүхбаатар, Монголын төр цэргийн зүтгэлтэн, Монгол улсын баатар. Ардын цэргийг үндэслэн байгуулагч 1921 оны хувьсгалын удирдагчдын нэг. Халахын Сэцэн-хаан аймгийн ёст байсан хошууны харьяат 1893 оны 2 дугаар сарын 2-нд төрсөн. Онход овогт Жаминд шавьорж Монгол бичиг сурсан. Улс үндэстний хувь заяаг шийдвэрлсэн дайн байлдааны цагт бүх цэргийн жанчин Сүхбаатар ард түмний дунд өндөр нэр хүнд алдартай байж нийт ардчилсан чиг шугамыг тууштай баримталсан үнэнч шудраг байдлаараа ялгарч эв нэгдлийг эрхэмлэж байсан нь түүнийг үндэсний баатар шинэ Монгол улсын ихэнх үеийн гол удирдагчдын нэг болгожээ. Сүхбаатарын гавьяаг үнэлэн 1922 оны 1-р сарын 10-нд зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот Орос улсын Улаантүгийн Одонгоор 9-р сарын 23-нд Монгол улсын Зоригт Баатар Бэс цолоор шагнажээ. 1922 оны эцсээр цэргийн яамны сайдаас чөлөөлөх